Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ асуудал шийдвэрлэх бодлого хичээлийн баттгал хичээлийг хүргэж байна. За, өгүүлбэртэй бодлогыг бодох алхамчлалыг танилцуулъя. За, нэгдүгээрт нь бодлогын өгүүлбэрийг маш анхааралтай 2-3 удаа ойлгож уншина. За, дараа нь бодлогын талаар ойлгосноо аав ээж ах эгчтэйгээ ярилцсан. За, түүний дараа зураглал хийнэ. За, дараа нь зураглалынхаа дагуу бодлогоо бодоод өөрсдөө бие дагаад шалгана. Харин бодсон бодлогоо аав ээжтэй буцаагаад тайлбарлаж өгөөрэй. Үүний дараа гаргасан алдаа байвал засаарай хүүхдүүдээ. За, багш нь та нарт нэгэн бодлогыг өгч байна. Энэ бодлогыг та нар анхааралтай 2-3 удаа уншаарай. За, багш нь та нарт 1 удаа уншиж өгье. Төгөлдөр 312 хуудастай ном уншиж дууссан. Энэ нь Доржийн уншсан номноос 4 дахин цөөн хуудастай. Дорж хэдэн хуудастай ном уншсан бэ? Тэд нийт хэдэн хуудастай ном уншсан бэ? За, энэ нь гэдэг нь хэнийг хэлээд байгаа юм болоо хүүхдүүдээ? Зүйтэй. Төгөлдрийн уншсан номны хуудсыг хэлж байна. За, тэгвэл бүгдээрээ одоо энэ гэдэг үгийн оронд энэ үгийг орлуулад дахиад нэг уншаад үзье. Төгөлдөр 312 хуудастай ном уншиж дууссан. Төгөлдрийн уншсан ном нь Доржийн уншсан номноос 4 дахин цөөн хуудастай. Дорж хэдэн хуудастай ном уншсан бэ? Тэд нийт хэдэн хуудастай ном уншсан бэ? За, одоо бүгдээрээ бодлогынхаа өгүүлбэрийг уншсан бол багшийнхаа асуух асуултанд хариулаарай хүүхдүүдээ. Хэн ном уншсан бэлээ? Зүйтэй. Төгөлдөр Дорж 2 ном уншсан. За, тэгвэл эхний 2 өгүүлбэр нь хэний номны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн бэ? Зүйтэй. Төгөлдрийн номны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байсан. За, төгөлдөр хэдэн хуудастай ном уншсан бэ хүүхдүүдээ? Зүйтэй. 312 хуудастай ном уншсан. Энэ нь Доржийнхоос ямар байсан бэлээ? Зүйтэй. 4 дахин цөөн байсан. 4 дахин цөөн байсан баг. Тэгвэл Доржийг та нар ямар байсан гэж бодож чинь төгөлдрийнхөөс? Зүйтэй. 4 дахин олон байсан болж тарах нэ. За, тэгвэл одоо бид нэр үүнийг ойлгоцсон юм чинь Дорж хэдэн хуудастай ном уншсан, нийт хэдэн хуудастай ном уншсан бэ гэдгийг олж болохоор боллоо шүү дээ. За, одоо бүгдээрээ саяны асуултынхаа дагуу бодлогынхаа өгүүлбэрийг зураглая. Хэн ном уншсан бэлээ хүүхдүүдээ? Зүйтэй. Төгөлдөр Дорж 2 уншсан. Төгөлдөр хэдэн хуудастай ном уншсан бэлээ? 312. Энэ нь Доржихоос ямар байсан бэ хүүхдүүдээ? 4 дахин цөөн буюу 4 хуваасны нэгтэн тэнцэж байсан. Тэгвэл Дорж ямар байсан болоо хүүхдүүдээ? 4 дахин олон байсан. 1 дахин, 2 дахин, 3 дахин, 4 дахин олон байсан байх нэ. Одоо тэгвэл Доржихыг олж болох уу хүүхдүүдээ? Болно. Тэд нийт хэдэн ном уншсан байдгийг олж болох уу хүүхдүүдээ? За, болно. Одоо тэгвэл бүгдээрээ бодлогынхаа өгүүлбэрийг зураглал хийсэн юм чинь одоо энэ зураглалынхаа дагуу эхлээд Доржихыг дараа нь нийт хэдэн ном уншсан бэ гэдгийг олцгоё. За, багшаасаа төрүүлээд бодсон байхаа гэж бодож байна багш нь. За, 4 дахин олон. Энэ бол Доржийн уншсан номны хуудас. За, дараа нь Доржийн хуудсан дээр уншсан номын хуудсан дээр төгөлдрийн уншсан номын хуудсыг нэмбэл тэд нийт 1560 хуудас уншсан байх нэ. Та бүхэн бодолтой хийхдээ баганчилж хийгээрэй хүүхдүүдээ. За, дараагийн бодлогыг багш нь уншиж өгье. Сурагч Сарнай сургууль хүртэл 1200 алхам явдаг. Энэ нь сурагч Нараагийн сургууль орох алхмын тооноос 3 дахин олон. Энэ хоёр сургууль хүрэхдээ нийт хэд алхдаг вэ? За, энэ нь гэдэг нь хэнийг хэлээд байгаа юм болоо хүүхдүүдээ? Зүйтэй. Сурагч Сарнаагийн алхам.
За тэгвэл одоо бүгдээрээ орлуулад уншиж үзье. Сурагч Сарнай сургууль хүртэл 1200 алхам явдаг. Сарнайгийн алхсан алхам нь Нараагийн сургууль орох алхмын тооноос 3 дахин олон байсан. За энэ хоёр сургууль хүрэхдээ нийт хэдэн алхам алхдаг вэ? За өөрсдөө анхааралтай 2-3 удаа уншаарай. За бодлогынхоо өгүүлбэрийг уншсан бол багшийнхаа асуултанд хариулаарай. Хэн алхсан бэ? Сарнай, Нараа хоёр алхсан. Эхний хоёр өгүүлбэр нь хэний талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байсан бэ? Зүйтэй, Сарнайгийн талаар. Тэгвэл Сарнай сургууль хүрэхдээ хэдэн алхам алхдаг вэ? 1200 алхам алхдаг. Энэ нь Нараагийнхаас ямар байсан бэ? Зүйтэй, 3 дахин олон байсан. Тэгвэл та нар Нарааг ямар гэж бодож байна уу? Ямар байсан гэж бодож байна уу Сарнайгаас? Маш сайн. Сарнайгаас 3 дахин цөөн алхам алхсан. За Нараагийн алхмын мэдсэн юм чи одоо бүгдээрээ Нараа хэдэн алхам алхсан бэ? Тэд алхсан бэ гэдгийг олж болохоор боллоо. Одоо бүгдээрээ зураглалаа хийе асуултынхаа дагуу. За хэн алхсан бэлээ хүүхдүүдээ? Сарнай, Нараа хоёр. Сарнай хэдэн алхам алхсан бэлээ? 1200. Энэ нь Нараагийнхаас ямар байсан бэ хүүхдүүдээ? Маш сайн. 1 дахин, 2 дахин, 3 дахин олон байсан шүү дээ. Харин Нараа ямар байсан бэлээ? 3 хуваасны нэгтэй тэнцүү буюу 3 дахин бага байсан. За тэгвэл одоо Нараагийнхыг олж болох уу? Болно. 3 хуваасны нэгтэй тэнцүү юм байна. Одоо дараа нь нийт хэдэн алхам алхсан бэ гэдгийг олж болно шүү дээ. Одоо бүгдээрээ бие даагаад бодолтоо хийгээрэй. За зүйтэй 3 дахин бага байсан бөгөөд үндсэн бичгэлээр хийгээрэй хүүхдүүдээ. Энэ бол Нараагийн алхам. Одоо Сарнайгийн 1200 алхам дээр Нараагийн алхмыг нэмбэл тэд нийт 1600 алхам алхсан байх нэ. За гэртээ бие даагаад энэ бодлогыг бодоорой хүүхдүүдээ. Багш нь 2 бодлого илгээлээ. За бие дааж бодоод багштай зураглал бодолтоо илгээгээрэй хүүхдүүдээ. Сонссон хүүхдүүдээ баярлалаа. Гараа тогтмол савандаж угаагаарай. Маска сайн зүгээрэй. Гэрээсээ битгий гараарай хүүхдүүдээ.